За сайн байцгаана уу? Жишээ яриа подкастны маань бас нэгэн дугаар эхлэж байна. За хоёр яг одоо болохоор Падма захиралтайгаа сууж байна. Хай. Өдрийн мэндэ. За яг дөнгөж саяхан бит хоёр 8-аас 9-р ангийн хүүхдүүдийн ангиас хурлаа хийчгээд гараад ирлээ. Тэр ангид бас юм хурал хийх бас нэг шалтгаан байсан. За тэр маань юу вэ гэхээр тухайн анги маань ингээ хичээл хийх гэхээр хуцаа их оролддог. Тэгээд 20-30 минут ч юм уу зарим тохиолдолд эхлэхэд 30 минут байнгын ингээл 10 минут ч юм уу 5 минут хуцаа ингээ оролдоод дуусгахын хүлээх шаардлага гардаг. Тэгээ за ингээд хичээлээ эхлэмээр байна гэхэд за багшаас яг одоо дуусгах гадна түр байж байгаарай. Тэгээ хичээлийн маань цагнаас ингээд авагдаад байгаад байдаг. Нэг юм асуудал үүссэн. За дээрэс нь бас нэг юм үл ойлголцох асуудал бас байсан тухайн ангид маань. За тэр болгоныг бид нэр хурлаараа авч хэлцэх гээд ороод тэгээ дусаад орж ирсэн миний зүгээс бол их амжилттай сэтгэл үеиг гарч ирсэн тийм хурал боллоо. Тэгэхээр энэ жишээгээ яг асууж байна тий. Тэр иймэрхүү юм нөгөө сургууль дээр багш нарт маш их тулгардаг. Тий ялангуяа залуу багш нарт тэгэхээр энэ хооронд тий ялангуяа менежер захирлын зүгээс ямар арга хэмжээ авах уу, яах уу, тэр тусламж ирсэн үед нь яах уу гэдэг дээр бас нөгөө хулан маань өөрөө менежер, манай байгууллагын англи хэл хариуцсан боловсролын менежер. Тэгэхээр цаашид хуланд маань бас яг энэ туршлага бас үнэхээр хэрэг болох байхаа зөвхөн хулантай адилхан бас тий ингээд англи хэлээ заагаа явж байгаа багш нар дээрээс нь шин залуу дөнгөж менежер болсон ингээд хайжгаа мэдэхгүй байгаа ийм хүмүүст бас хэрэг болох байхаа гэж найдаж байна тий. За тэгэхээр хуланмаа сая яг хамгийн одоо чамд тий яг одоо болтол ингээд сэтгэлж тод үлдсэн байгаа зүйлс юу вэ? Одоо би хөтлөгч болчих шиг байна. Би зочноор ороод байна уу та. Юу болоо явчих. Тэгээ. Миний хувьд болохоор яг хоёр зүйл сэтгэл айгуу тод үлдлээ. Нэг нь болохоор нөгөө хүүхдүүдийн өөрсдийнх нь сэтгэл дотроос гарч байгаа үгнүүд. Миний ерөөсө хүлээгээгүй үгнүүд бас гарч ирсэн. Ингээд өөрөө би ингээд тухайн хүүхдүүдийн үгийг сонсоогүй хэрнээ ингээд аль хэзээ ингээд гадна байрлаасан ч юм уу хараад дүгнэлт хийцэн сууж исэн. Тохиолдол бас байгаа даахгүй юу. Тэгтэл тэрнээс ингээд тухайн хүүхдийг ярьж байгаа зүйл ингээд шал өөр нөхцөл. Жишээ нэг хүүхд болохоор ингээд английнхаа багш нь айгуу муухай аваа минь гэж хэлдэг юм байна. Хичээлд ингээд хоцроод ирэхээр чиста арцаасаа авгаа чинь яг л тэр хоцордын явмаа гэдэг ч юм уу. Айгуу хүнд үг хэрэглэж хэлдэг юм байна. Тэгтэл тэр охин маань болохоор тэгээд би эндээ ингээд явмаар байна. Би энд баймаар байна гэдэг юм кейс ярьж байгаа байхгүй юу. Тэгтэл бүр нэг 2 сарын өмнө л үдэ нэг юм болсон юм. Би ингээ асуултанд хариулаач гэдэг тэр охины ингээ нэрийн дурдсан чинь үгүй багшаа би энэ жилээс англинд амар муудсан гэж хэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт нь би хав гэл нөгөөтгийн үлгэж аваад за өстө би энэ хүүхд зааж тахгүй би муу байгаа юм байна. Хүүдээ өстө би өстө буруу замаар яваад байгаа. Дүгнэлт хийсэн суудсан байхгүй. Тэгтэл тэр охин натаа хамаарлаггүй шал өөр зүйл болцсон байна шүү дээ. Тэгтэл би тэр хүүхэд энд ирж жаргаж зорж шүү. Тийм. Тэгтэл эндээ ингээ би баймаар байна гэж хэлхийн өнөөдөр би сонсонготой би бүр шал өөр дүгнэл. Өөрийнхөө тэр хүүхдийг ингээ дүгнсэн биз дээ. гэж харсан. Тэгэхээр хүүхдэд ярилцах ингээ айгүй чухал. Яагаад гэдэг асуултыг би хүүхдүүдээс бас их асуух хэрэгтэй байна. Тухайн үед би жишээ нь магадгүй чи тэгвэл яагаад энэ жилийн англид на бууцсан гэж бодож байгаа вэ гэд асуусан бол yes би өнөөдөр ингээд хидсээр таамагласан. Таамагаар ингээд амьдрахгүй байгаас юм биш үү? Бүр ингээд би бүр амар шалтгаан унсан байсан тэр үед. За чи яана надаас олчлаа энэ хүүхдээ энэ дүгнэлт гээл таамаглаа төсөөлөө бүтэн ингээд баримтад кино толгойн дотор хийгээд төгжсөн байсан. Тэгээ тэр төгжөөс маань бас харилтаа. Nice. Thank you. Тий. За дээрэс нь яг ингээд өөрийнхөө бичмээс 10 жил байхдаа хуралд бас орж илаа ангийн хурал мурал гээл. Тэгэхэд миний хамгийн толгойн сайн үлдсэн байгаа нь би ингээд дуудагдаж босч ирэл манай ингээл 3 бүлгийнхэн гуруулаа ингээл цугларсан бүх багшаар цугларсан байхад манай сургуулийн нэрийг доош нь татах хүүхд энэ байна гэхээр толдолж ирсэн. Одоо нэг тийм тохиолдол байсан. Тэгэхээр хурал ангийн хурал гэл тэгэхээр миний толгойн нэг юм тэмэрхүүл төсөөлөл орж ирдэг байхгүй юу? Айгуу тийм ширүүн загнуулаад ширээн дагавар орох гал гөлцөөл ингээд. Тэгтэл саяны хурал бас их өөр явагдлаа. Өөр гэж бодож байгаа одоо нэг демократик 3 зүйлээ ингээд энэ 3 ингээд амар өөр байлаа гэдэг. Нэгдүгээр тал нэг ингээд одоо багш ч юм уу удирдлах ч юм уу хүмүүсийг орж ирж ингэж шууд загнаж зандарсангүй.
чи тэгдэг та нар ингэдэг үсттэй гэсэн юм дайрч тавшаасан юм байсангүй. Хоёрдугаарт нь хүүхдүүдийн санал бодлыг бас буцаагаад өөрсдөөс нь сонслоо. Дээрэс нь тухайн хүүхдийг яс хүн ингэ хурал болж байгаа гэдээ ингэ муу талаар нь доош нь тараад байхгүйгээр тухайн асуудыг шууд авчирж ирэл ийм юм байна та нар инглээ тэглээ гэхгүйгээр ингээд тэднийхээ бас нэг юм итгэл хүлээлгсэн сайн талыг нь бас дурдж өгвөл жишээлбэл үү? Жишээлбэл одоо та нар ингээд англи хэлэндээ айгуу сайн хаанч утсан газардахгүй та нарт би ингээд итгэж байгаа та нараар бахарх та гэх тэгэнгүүт ингээд хүүхдүүдийн царай бас их өөрчлөгдөөд ийм жоохон төлөөтэй сууж мууж байгаа нас харагдсан л та надад. Түүнээсээ ингээд за хурал гээл ингээд ороод ирсэн бол хүүхдүүд чинь тэл нэг юм доош хараад юу болчих яач юу гээл суудаг штеп. Тэгтэл бас нэг юм арай өөр бие биеэ ингээд санал дээр сууж байгаа хүртэл өөр байгаа нь анзаарчихсан. Ямар гайхалтай сонсогдож байна тий. Тэгэхээр яг нөгөө бидний өөрсдийн туршлага угаасаа тийм л байгаа юм л да тий. Нэг ангийн хурлаа ингээ бүлгийн хурал гээл бүгднийг яраат л нэг одоо банцны зураасаар зогсоогоол тий. Бүгднийг нийв ижлэхөө хувцамцгөөл гээл. Тэгэл ихнээс нь дуустал бүгдийг шүмжилдэг. Дандаа чадах хүүхдээс нь чадахгүй юмнуудыг дандаа гаргаж ирж хэлдэг. Тэгээд магтаж чаддаггүй нэг яах вэ? Энэ бол яг өөрийгөө болгочих юм даач гэдэг юм үү те. Ингээд нэг юм гоё үгийг гоёор нь үлдээж чадахгүй ингээд орхичдаг юмнууд амар их байдаг. Эннээсээ болоод яг эргээд бодохоор ингээд амар их шаргалцсан. Ингээ урал ихэр хулаа одоо ингээд өөрөө те төгссөнөөс хойш хэдэн жил үү те. Тэр хурлаас хойш 8 жилийн дараа бодоол л шүү дээ. 8 жил бодогдож шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд өөрөө хүүхдэд амар хортой зүйл. Тийм. Тэгэхээр ялцчгүй нөгөө энэ хурлыг хийх ч юм уу. Энэ анги угаасаа л асуудалтай байлаа шүү дээ тий. Ингээл хүүгүүд нь битүү холбогдож уцаар тоглоол тий. Тэгэл үгэнд орж өгөхгүй. Тэгэл заримдаа ингээл жоохон шаардлага тавиар хийг яг гिच гээл нөгөө өсөр мөсний хүүхдүүд учраас ингээл өөдөөс том ширүү үг хэлж гээл тий. Тэгэнгүүт чи хулан чи өөрөө нөгөө залуу багш учраас ингээл айгаал имэгээл бас ингээ бие барайл. Тэгээ одоо яаж хэрцэх учраа болохгүй ингээд гарцгүй сууж ийн л та тий. Тэгээ энэ тохиолдолд чи ингээд Google ирж гин гэдэг чинь надаас нэгдүгээртээ яахгүй л шүү дээ тийм ийм асуудал үүсээд байна одоо яах вэ гэл ингээл ирээл би одоо чадахгүй байна одоо туслаач гэл ингээ хүрээд ирж байгаа чинь нэгдүгээртээ яахгүй байна тийм хэрвээ надаас одоо имээдэг айдаг гэсэн бол багшгүй чирхгүй шүү тийм хав дараал болоод байгаа юм шиг тийм болоод байгаа юм шиг яваал твчээл хавчаал аль талдаа өөрөө ч зовоол нөгөө хүүхдүүдийг ч зовоогоо дуусах байхгүй тийм тэгэхээр нэг ийм зүйл за тэгээ хүүхдүүдийн ухаанд бол ингээд яалтчгүй л ингээд бас тэг хичээлд оролцохгүй хөвтчдэг. Тэг эсвэл уцаараа хоролдоо суучдаг. За тэгээд тэр нь бараг 1 60 минутынх нь 30 40 минутыг авчдаг гэл ингэхэр чинь тэг энэ ганцхан багш нар үүсэж байгаа асуудал биш. Дахиад бас нөгөө өөр икогийн хичээл энэ төр орж байгаа багш нар бас үүсээд байсан учраас бид нар ингээд ярилцах хэрэг гарсан. Тэг тэгээд хүүхдүүдийн тухайд маад ирч одоо хэдэн жил сурч байгаа юм. 4 дахь жил руугаа орж байгаа юм суралцж байгаа хүүхдүүд. Тэгээ 4-5 дугаар ангийн хүүхдүүд байсан чи одоо 8-9 дугаар ангийн том залуучууд өгтүүд болсон. Тийм хүүхдүүд. Тийм. Тэгээд энэ процесс дээр яасан гэхээр миний хувьд бол өчигдрөөс нөгөө хурлаа яаж хийх талаараа багш нартайгаа ярьж байсан шүү дээ. Тэгэхэд бол нэгдүгээрт бид нарт маш их талархна. Талархлыг хэлнэ. Чадж байгаа зүйлсийг хэлж ярина. Та нар бол үнэхээр гайхалтай мундаг. Тэгээд сүүлд нь яах вэ гэхээр би сонголтын өөрсдөд нь үлдээн. Yes яагаад гэвэл энэ ангийг би ингээд зогсоочих эрх нь надад байна. Тэ эсвэл одоо ер нь бол зогсоочих эрх нь надад байна. Тэгэхээр ингээд зогсоочих болж байна. Гэт гих мэтчлийн нэг энэ өнцгөөс тэгээд энэ чинь нэг талаасаа би одоо багшийнхаа тал шийдвэр гаргаж байна шүү дээ. Тий. Багшийнхаа тал шийдвэр гаргаж байна. Хоёрдугаар гэх юм бол хүүхдүүдэд хүртэл нөгөө сонголттой байлгамаар шүү дээ. Хүүхдүүдийн чинь 14, 15 нас хүрсэн хүүхдүүдийг тий ингээд одоо зүгээр сүүлд өөрсдийнх нь ингээд сэтгэлдлүүдийн сонсохоор бүгдэлтэй нэлээ юм загнуулдаг. Бараг багш нь өөрөө алдаатай үг дуурахад тэрийг нь засаад тий англи хэлэнд ээж одоо 4 жил явц хүүхд шал өөр. Засаад дуурахад хүртэл тий чи бараг юугаа мэдээ чимээгүй гэж загнаждаг. Гэт нэг юм амар харгас гэрцгийн ингэ сэлэмдээд байгаа байхгүй нөх хүүхдүүдийн итгэл найдвар өсөл мөрөөдөл юу гэдэг тий ингэж нөгөө унтрааж болохгүй юм аа тэдний талавчийн тасалж болохгүй юм аа тэдний мөрөөдлийн тий ингэж нөгөө харанхуйл болж ерөөсө болохгүй юм аа
Гэдэг юм би өөр ингээ бүр анханасаа л байж тэгээд ямар ч зүйл хүүхдүүдийг нөгөө багш нар ч тэгээ энэ стоп болохгүй байна захирлаа та нэг учрыг олж хөтлөө оруулаад ирэхэд хүртэл бараг миний ширээний дээр байгаа чихэр мэхрнээс эдэл тэгээ натаа чалгээл тэгээ бараг миний өрөөрөө гүйж орох нь дуртай болчих гээд идэв шүү дээ тий тэгсэн хэрнээ хөөх юм яг хаа тухайн үед яг миний хэлдэг зүйл нь юу гэхээр одоо би чамд итгэж чинь тэгэхээр ийм зүйл дээрээ сайн шүү дээ. Тэгээд одоо ахиж ийм авир гарахгүй багш найдаж чинь тэгвэл урам хугарна шүү гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингэ ярьчихаар яг ч нэг дахин бүр өдөр шөнөгүй орж ирээд ингээд хүүхэд байхгүй нэг хүний итгэл найдварыг алдахгүй байхыг амар хүсдэг юм шиг санагдсан тийм. Тэгэхээр одоо яалтчгүй нөгөө багш нар өөрсдийнхөө нөгөө нэг юм soft skill дээр анхаарах тийм emotional техник одоо сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулах ур чадварт ингээд өөрсдөө суралцах. Тэгээд буцаад нөгөө хүүхдүүдтэй харьцахад чинь ингээд гой болно шүү дээ тий. За тэгэхээр чинь нөгөө багш өөрөө нэг юм хөрхөн сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулж чаддаг тий. Яг үнэндээ хүүхдийн нүд рүү харахад хүртэл амар игдүүтэй харагдаж шүү дээ. Хөөрхөн ялтчгүй л нэг юм хорон санаатай, ялтчгүй л нэг чиний мууг үзэж байгаа, ялтчгүй л нэг юм амжиг юм тий. Тэн дээр сууж байдгүй л ахгүй да. Тэгэхээр чи багш яаж ийм хэр хүүхдийн нүд рүү л харах хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу? Би бол бүр энийг бүр амар чангаар зарлан тунхагламаар байгаа байхгүй юу? Хүүхд гэдэг чи өөрөө бүр амар гоё юм цагаан энергитэй, хар буруу санаагүй тий. Нэг юм гоё хөөрхөн юм зүйл үүдэг байхгүй юу? Гэтэл багш нар яаж ийм ихэнхдээ самбартайгаар харьцдаг, ихэнхдээ нөтөвтэйгээр харьцдаг, ихэнхдээ нөгөө дэвтэрлөө нь харж идэг. Тэгэхээр хүүхдийн нүд рүү хараагүй учраас нөгөө хүүхдэд ямар мэдрэмжтэй юу бодож яаж харахгүй учраас танихгүй байна. Тэр хүний нүд рүү харна гэдэг бас хэцүү үзээ. Бас ингэж яг харц ингэж барих бас хэцүү үү дээ. Тийм. Ер нь бол хүнийтэй харц тулгараад юм ярина гэдэг чи өөрөө ер нь жоохон хэцүү тийм. Тэгэхээр хүнтэй харц тулгараад юм ярьж чаддаг хүн чинь нэгдүгээр өөртөө ихтэй хүн, хоёрдугаарт өөрөө харизмтай хүн, гуравдугаарт өөрөө юм сэтгэлтэй хүн байдаг байхгүй юу? Тийм. Чи одоо нөгөө юу мэдэн шүү дээ. Нөгөө нэг хүүхд төшгөлдөг нэг цоддог нэг бичлэг. Амар Монголд арай хавь амт зүрх савлуулсан. Yes. Тэр багш юу хийжсэн бэ? Ширээ рүү гарцсан. Дэвтэр засаад авах шиг байсан баг шүү. Хідүү хүүхдээ дэвтэрсэн ч гэсэн. Аваалаа тавьсан байсан шүү дээ. Yes. Тэр хүүхдийн нүд рүү харсан уу? Yes. Тэгэхээр ч одоо яг юу болоод байна гэхээр хүүхдийн нүд рүү харах тий. Тэрэнд нь ингэж итгэх. Тэр чинь ингээд нэг аим шиг ингээд хэрэгтэй биш л байгаа шүү дээ тэр хүүхд тий. Аим шиг ингээд хэрэгтэй аим шиг юм нөгөө нэг юм хар буруу санаатай. Тэр багшийг нэг хорлохгоо сууж байгаа. Тэг юу ч байд юм дэ нэг тийм хүн ерөөсөө. Яаж нэг багшийг доош нунгаачихаа гэсэн бодолтой сууждаг хүүхдүүд биш гэж. Тий хүүхэд бол ер нь тийм бодол байхгүй л гэсэн үг тий. Тэгэхээр яаж юм хэ нөгөө хүүхдтэй контактанд орох. Тэр нь харцны тухайд тий нэг харц тулгарах, ярилцах тий үг солилцох тухайд. Сая ингээд бид нар нилээд үг солилцлаа шүү дээ. Тэндээс чи юу төгнөө тий. Ямар хөөрхөн хүүхдүүд л хүүхэдтэй штэ гэдэг. Тэр ч одоо нөгөө нэг зүгээр ингээ нилээн том одоо зарим нь надаас ч том биш хүүхдүүд байгаа даа шүү дээ. Өндөр. Тэгээ нүүн ингээ биенийх нь хэмжээгээр би бас айгу том болцсон гэдээ харсан. Тэгээ сая ингээ яриаг нь сонсоо суугаад амар ингээ дотроос бүр нэг юм хөөртөл төрөөд байсан. Тийм ямар хөөрх юм бэ? Ямар жоохноор нэг хүүхдэрээ л байгаа хүүхдүүд байсан юм шүү дээ. Би ч 8 9 мэдгээр ангийн хүүхдүүд болцоод хараад исэн чинь ингээ дотроос ягаад ч юм амар ингээ хөөртөл төрөөдсөн бүр ингээ хайр хүрээд хөөх гэж ингэж нэг хайлж урсаад ийшээ хааш нэг хайлж урсаад байсан. Одоо энэ ангийг тарай гараа өрг холоо багш гэж өрөхгүй л шүү дээ. Тэгсэн. Гэхдээ иймэрхүү санал асуулга явсан дээ. Тэгсэн чи өрөхгүйсэн. Би л газараа бараг өргөд байгаа юм шиг. Yes. Тэгэхээр чи нөгөө нэг багш өөрөө хүүхдтэйгээ контактанд орохгүй байна. Тэгээ энэ нь бүр ингэ тэр чигээрээ байна тий. Энэ нөгөө нэг амар болоо одоо сая гэхэд амар өргөмөр л сонсогдож шүү дээ. Намайг сэгсээс авгаа чи багш шүү дээ. Би авгаа шүү дээ. Би 30 хэд үрсэ би авгаа шүү дээ. Би ингэ үсээ задгаа тавьчих. Би сэгсгэрээ шүү дээ. Чи жоохон охин шүү дээ. Тийм багшаа тийм ингэ амар өрөвдмөр тий. Тэгэл ерөөсөө угаасаа тгий загнад ш багшаа тэгдэг шүү дээ. Yes. Яагаад? Чи ингэ ярилцахгүй шүү дээ хүүхдтэй.
хүүхдийн нүд рүү харахгүй шүү дээ. Хүүхдтэй ингээд те ярилцаад ингэнгүүт чи ингээ өөрөөсөө хайлаа урсч тийхгүй биш тий. Тэгэхээр чин эргээд нөгөө хүүхдийг бурууд өгнөх тий. Өөрийнхөө ингээд загнах юмнуудаас ингээд амар хүүсэд байна. Тэгэл одоо нөгөө амар супер жишээ тий. Тэр Аранхан аймгийн сургуулийн багш. Би өрнөр устаа царай зүстэй зарламаар л санагдчих яг нэг нөгөө ярихад. Яагаад тэр нэг жоохон 3 4 дугаар ангийн жоохон нөхрийг чинь тий учиргүй ингээд бүр өстө нэг гимт хэрэгтэн зодож байгаа юм шиг өшөглөөд тий зодоод хаалгаар гартал тий ингэж дэвсэж байгаа вэ. Тэрийг яагаад хажууд нь зогсож байгаа сууж байгаа хүмүүс ингээд зүг зүгээр хараа сууж байгаа вэ. Тий тэгэхээр чинь ингээд багш өөрөө хүүхд рүү харахгүй шүү. Хүүхдтэй харилцахгүй шүү. Зүгээр дэвтэр рүү хараа сууж сайн улам багш хэлээ. Дэвтэрс сууж амар улам ширээ рүү хараа сууж. Yes. Тэгэхээр одоо цаашид бол яг үндэ багшийн ажлын хамгийн үнцэнтэй, хамгийн нандин энэ зүйл бол энэ нөгөө хүний сэтгэлтэй ажилдаг ажил үлдэхний. Яг үндэ манай хоёр хүүхдүүд AI ярил даалгавар хийж штэ. Тий. TikTok угаал мэдчихэж штэ. Google дээр ерөөсөө хамаг юмныхаа учир нэчрэг олчиж штэ. Тэгэхээр чи багш бол ингээ хүнд найдвар өгдөг, урам өгдөг, тий далавчийн тасалтгүй, тий ингээ мөрөөдлийг харанхуулдаггүй, лаг нь унтраадаггүй нэг юм гоё баймир байгаа даа. Ямар гоё хэлж. Амар гөргөө онгоцны нисэгч болно гэд тий. Онгоцны нисэгч олон багшаа би тэгэхэд надад ч яг л хэлэх хэрэгтэй шүү дээ яриад байгаа байхгүй. Томоо банд тий. Yes тэгэхэр чинь би тэр онгоцонд суугаа явъя л да ахлах нисэгч чи тий тэргээ зарлагтаа гээл тий. Ингээд нэг хамтдаа мөрөөдөж яддаг. Нэг юм тий. Одоо байх хэрэгцээ бас амар их байгаад байна тий. За тэгээд Холакигийн хувьд дахиад ингээд одоо өөрөө менежер хүний хувьд тий өөрөө ингээд тий цаашид бол би нэлээ юм удирдлагын төвшөнд бас сургаад ажиллаулаад явах амар хүсэлтэй байгаа. Тэгэхээр одоо дараагийн хурлыг чи хий гэвэл тий одоо юу илүү онцлох вэ? Нэг номерт бол тэр хуучны хурал шиг байхгүй юм байна. Занахгүй, хүүхдүүдийг буруу шахахгүй. Сайн талыг нь нүгэлг нь өөрийнхөө ингээд тухайн хүүхдээр байгаа тэр ганц гой зүйлийг нь би хэлнэ. Зүгээр ингээд хараад орхих биш хүүхдэд ингээд өөрт нь бас хэлэх аягүй чухал юм байна. За жишээлбэл жишээ нь одоо сая нэг хүүхд хэллээ шүү дээ англи хэлний өөрөө тэмцсэн ангиж бодохгүй байгаа одоогоор гэв. Тэгтэл ингээд та ингээд хүүхдээ чи бүр амар мундаг штэ гэж хэлэнгүүт нөгөө хүүхд чинь ингээл мөрн өргөдөөл инээсэглэл тодруулж. Тэгтэл би бас тэр хүүхдийг тэгж боддог лсэн байгаа байхгүй юу? Хизээч хэлж байгаагүй би тэгтээ. За чи уус амар мундаг гэд би дотор энэ хүүхд үнээр мундаг шүү. Боддог байхгүй юу? Бүр ингээл баг хариулах тааланд нь ёо ямар цалтаагүй ямар ч ингээд дуудлагын алдаг ямар гоё хариулж байна. Би хизээч ингээд чи ямар гоё хариулваа. Чи бүр ингээд англи нь үнээр хөрөх сайн юм а хэлж байгаа байхгүй байхгүй юу? Тэр бодоод тэр хүүхдийг сайн гэж бодох нэг өөр яг өөрт нь ингээд зориулж тэрийгэ гаргаж ирж хэлнэ гэдэг бүр шал өөр асуудал юм байна. Би чинь ингээд би бас боддог ч угаасаа амар сайн штийн хүүхд гэд бодоод зогсож байгаа юм би хэлээг л байгаа байхгүй юу тэр хүүхдэд өөрт нь зориулаад өөрт нь чихэнд нь сонсгоод үнэн шүү гэдгийг нь хэлээгүү. Тэгэхээр яг бодож байгаа зүйлийг бас хүүхдүүдэд урамшуулад би үнэхээр тэр хүүхдийн талаар амар сайн зүйл олж харж байгаа бол бодож байгаа бол тэрийг би хадгалаад авахгүй. Тийм хайрцаг нэг одоо авсан тийг аваад авчих. Бүү яах гэж байгаа юм. Одоо бодоод ийсэн чинь хэлж явах сан байна гаргаад амар ингээ бас их муухай харамч юм аа. Өөрийгөө ботсон чинь гөө чид нөгөө залуу багшийн тухайд туршлага багтаалахгүй да. Яагаад тэгэхээр чамд энийг үзүүлсэн рол модель одоо юу гэдэг юм дэ үлгэр жишээний хүн байгаагүй л ахгүй да. Тэгэхээр чи ингээ чи өнөөдрийг хүртэлтэй ингээ 3 4 жил багшилж явах та ингээл цэжиндээ л хадгалцдаг байсан. Эсвэл чиний багш нар чамд хэлж байгаагүй л ахгүй. Хулаа чиний англи хэл амар супер чиний дуудлага бол үнэн гоё гэдэг ингээд ерөөсө хэлж байгаагүй л ахгүй да. Тэгэхээр тэрийг харж өсөөгүй мдээгүй одоо үлгэр дуурайл гэж байгаагүй учраас ингээд юу басан. Тэгэхээр өөрийгөө ерөөсө шүүж болохгүй л гэсэн үг байна. Өнөөдөр чигтээр энэ хурлыг хийгээгүй бол тий. Нэг хүүхдүүд ингээд асуудал үүсэл ингээд гарч ирж юм хийгээгүй бол тэрийг чи өнөөдөр харж чадахгүй л ах байсан байхгүй тий. Тий. Юм гэдэг учиртай байна. Учиртай. Тэгэхээр чинь ингээд хүүхдүүдийн ялангуяа урмыг хугалахгүй байна. Хүүхдүүдийн ялангуяа тэр нэг мотивац тэр нэг одоо юу гэдэг нэг гоё юм тэмүүлсэн юм ингэж цогцоохгүй байгаа. Одоо таслахгүй байна. Тэр шууд л хэлэхэд далавчин таслахгүй байна. За энэ л ерөөсөө багшийн ажлын бүр амар чухал амин сүнс гэж би
болоод ингээл боловсролын салбарт одоо 10 хэдэн жил явж ш. Тэгж хатал харж байгаа юм. Тэгэхэд л харж байгаа. Тэгээд цаашид тий хол зүгээр баруун салгаагүй магтаад өгөх байх. Танд бодож байгаа юм шууд хэлнэ. Сайн гэж бодсон л бол. Yes. Тий. Тэгээд энийгээ тодорхой үг өгүүлбэрээр. Тий. Худлаа магтаал биш тий. Тэгээ зүгээр одоо мундаг шүү, сайн шүү гэдэг ч юм уу тий. Вау, чи супер ч гэдэг юм биш. Чи маш гоё. Одоо төрмийн алдаагүй, дуулан алдаагүй одоо юу гэдэг чи хэллээ. Тэр ч одоо бараг 10 секунд хэлий болно шүү дээ тэр тий. Тэгээл хай файв хийгээл ингээл гарын зохиол ингээл гол юм нас нөгөө бидэн мэдрүүлэх нь амар чухал юм байлаа. Ингээд шихээрээ сонсоод хүн итгэдэггүй юм байна л да. Ялангуяа нөгөө нэг дандаа ингээд одоо энэ өсвөр насны хүүхдүүд хөрх юм аав ээжихээ баруун гарал болсон явж байгаа ш дүүгээ харна хоолоо эргэрээ цэвэрлээ од сурна. Тэгээ нөгөө багш нар нь чи том юм бижээж 9 дугаар 8 дугаар ангиж ээж гэдэг ингээд хийхдээ нэг тийм нөгөө жижиглүүлсэн юмнууд руу бас жоо орцсон явж идэг эднэр. Тэгэхээр нэг аль талдаа өөртөө итгэл нь амар унтсан. Одоо чи сонсоход бол бүгд л өөрсдөө голж штэ тий. Чи сайн штэ гэж хэлээд байх чи үгүй гэхдээ л багш гэд ингээд би ангидэл сайн л да энд бас нэг жоохон гэл ингээд өөрсдөө голоод шүү. Тэгэхээр чи ингээд тухайн хүүхдэд тэр нэг урмаар дутцсан ч юм уу цангацсан явж байгаа тохиолдолд бас зөндөл байгаа байхгүй тий. Тэрийг ингээ хугалахгүй байх, тэрийг ингэж талавчийг ажиллахгүй байх гэдэг чинь амар чухал зүйл. Ил нэг 5 секунд дотор тий. Вау, чи ямар гоё төрмийн алдааг өрч. Вау гэл хай фай хийх бид мэдрүүлэх. Тэг яа тэгэхээр нөгөө дандаа тийм сонсогч итгэдэг байх. Багш худлаа хошгоруулж байна. Тэг тэр өнцгөөс харна. Багш заасан малгай үсэг зээ. Тэгэхээр яадын гэхээр хүний тархич өөрийнхөө мэдэрсэн зүйлийг амарсан тогтоож авч итгэдэг. Тэгэхээр хай файв хийх. Одоо манай сургалтын арга шүү дээ тий. Тэг яг та нар нөгөө том ангид орсон учраас тэр мэрийг одоохондоо хийхгүй л байгаа байх л та. Тэрийг бүр ингээд алгасан хэвчээ тий. Жижиг хүүхдүүдтэй бол дандаа оо ясан мондгийн ингээл гарын зохиол тий. Тий. Гарын зохиол ингээл биенд нь хүрээл тий. Тэгэхээр яхин хэр мөрөндөн зөвлөн хүрээл. Вау чи чадчихлаа шүү дээ. Зүгээр хай фай хийх л болж байгаа байхгүй холоос тий. Гарын гартаа ингээл алга хавсарч зохиол тий. Вау чи үнэхээр дөрмийн алдааг байрлаа. Вау гэл эрхийн уруугаа гоцаалгаал тий. Ингээд нэг юм хөрхөн. Яа тэгэхээр дараагийн удаа тэр хүүхд чамаас дахиж магтаалахыг хүснэ. Тэгээд дахиж одоо илүү сайн зөв одоо хийх гээд ингээд дотор нь мотор хасчаадаг байхгүй юу. Дотор нь ингээд нэг юм өөрийгөө ингээд юу гэмдээ сэтэлжүүлж хөдлөгдөг нэг юм одоо мотор нь хасч яадаг. Тэгээд тэр ингээд шатхууны чи ингээд урмын үгээр өдөр болгон дүүргээд байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд яг үндэ ингээд учиргүй ингээл тэ даалгавар шалгалах үгээл татдаг гэхээсээ илүү өөрөө явчихдаг. Тийм. Тэгэхээр энэ нөгөө одоо тэр моторыг насаадаг хүн ээ шатхууны өдөрт ингээд нэг жоохон чимэх ямар дүүргэж өгдөг. Тэр хүн одоо байр гэвэл чана ямар сонсогдож байна. Бахархалтай байна. Тийм. Тэгээд өөр бас одоо юу гэдэг дараагийн удаа энэ хурлыг чихийн гэвэл чана ямар сонсогд. Одоо өөр юуг олж харсан. Санал бодлыг нь сонсох. Яаж? За нэг кейсээ одоо асуудлаа гаргаж тавиад. За ийм байна. Сая бол юун дээр санал бодол сонссон бэ? Үргэлжлүүлэхгүй байхтал дээр. Англи хэлний сургалтаа. Тийм. Үргэлжлүүлэхгүй та нар бие даа шийднэ гэдэг. Тэгээ кейс бол ийм байна. Одоо танад шийдвэрээ үлдээе гэдэг юм уу. Ийм сонголтууд байна. Алийг нь сонгох вэ? Өөрсдөр нь бас ийм одоо шийдвэр гаргуулах. Ягаад тэгэхээр шууд одоо тийг нь ингэн гэж сая магадгүй тийм хурал явцсан бол бид нар өөрсдөө ингэ шууд нэг цалыг баримтлаад одоо ингэмээр байна гэж тулхан шаардсан бол магадгүй хурал бас шал өөрөөр ирэх байсан баг тий. Дээрэс нь ийм өөрсдийнхөө шийдвэрээр өөрсдийн хүслээр гаргасан одоо шийдвэр гэх юм уу? Шийдвэр чинь цаашаа ингэж үргэлжлэх юм бат байх чанар нь бас хүчтэй. Уртаа хугацаанд үргэлжлэх тийм зүйл юм байна гэж харлаа. Тэгийг бол одоо би бол тэгэл магадгүй энэ хурлыг хийлгүүгээр одоо анхныхаа хурал руу шууд дараад ингээд яваад орсон бол ийм асуудал байна. Одоо тэгэн заа юу гэхээсэн баг л та. Тэгхгүй шүү, ингэхгүй шүү, нуцсан буцаа байл гэдэг ч юм уу. Тэгтэл тэр чинь тэгэл маргааш нь яг үндэ тийм хурал хийсэн бол маргааш нь оролдоо сууж байгаа. Эсвэл бүр ингээд ан цаа үүссэн нэг ингээд орхуу болцсон. Яа.
Стэнэр хаан цагтаахан байхгүй бас ямар хэцүү юм бэ? Хүн болгон биднэрт байл гэж хэлж байна. Хүн болгон биднийг шүүж байна. Яасан хэцүү юм бэ? Хүүхдийн зүрхэнд бас тийм өсвөр насны тийм өсвөр насны хүүхдүүд учраас тийм бодол үүсэх байсан байх. Тийм гэж бодож байна. Тийм тэгээд шийдвэр гаргасан бол өөрөө why гэдэг асуултанд хариулсан тий. Яагаад? Тийм. Тэгэхээр нэгдүгээр шийдвэрээ тий одоо хүүхэд болгон сая бол ингээд тойроо суудсан тий. Манай менежерүүд тий манай хичээл ордог багш нар бүгд байсан. Тэгээ хүүхдүүд бас байсан. Тэгээ бид нар бүгдээ ингээд тойроо суучаад нэг бүрчлэн нөгөө шийдвэрийг сонссон. За yes тэгнэ гэд ингэхээр нь үгүй наатаха бүтэн үг өгүүлбэрээр хэл. За тэгээд why гэдэг асуултанд хариул яагаад гэдэг. Тий тэгэхээр тэр процессыг би бүр ингээд зориуд бас хурлын оргил гэсэн. Өнөөс хойш би дурдж хийсэн зүйлс ер нь дандаа яг тэр хэсэг байгаа тийм. Ямар жишээ аваад тэдрээсээ яриад байдаг. Текст толгойд хамгийн түрүүнд тэр нь үлдсэн. Тэр ч бас оргил хэсэг байсан юм шиг. Тэгэхээр нэгдүгээр хүүхэд өөрөө шийдвэр гаргасан. Тий өргөжлүүлнэ. Түштэй байна. Одоо юу гэдэг. За тэгвэл яагаад гэд ингэсэн чи бүр өстө түмэн янзын яагаад гарч ирсэн тий. Тэд чи сууж байгаа хүн болгоо чи өөрөө өөрийнхөө яагаад тайлбарлаж байгаа юм чи тий. Тэгэхээр why гэдэг тэр асуулт. Тэгэхээр have to гэдэг энэ асуултаас илүүтэй тэрнээс илүүтэй ерөөсөө why. Яагаад гэдэг юмд ингэж хариулт авах. Тэгэхээр чи нөгөө хүүхдийн тарих өөрөө зорилттой юм дээр төвлөрч штэ ажиллаж штэ яг тэр нэг юм тодорхой нөхцөл дээр тэгэнгүүнд хамаг юм ухаж штэ бүр мөрөөдлөө ухаж чинь тий одоо өөрийгөө ирээдүрүүгөө ухаж чинь тэгээд зарим нь болохоор одоо өөр очих газаргүй гэж хэлж чинь зарим нь бол бүр ирээдүйд юу болох гэж байгаатайгаа холбож хариулж чинь ихэнх нь тий ирээдүйд ямар мэрэгжил сонгох гэж байгаа яах гэж байгаа тэрэнд нь англи хэл ямар хэрэгтэй вэ гэдгээ ухаж тайлбарлаж чинь зарим нь бол надад энэс өөр одоо ингэж тухтаа одоо англи хэлийг сурах орчин бол угаасаа алга байна ч гэдэг юм уу тий ингээд өнгөрснөө дүгнж чинь бас тэгээд ирээдүрүүгөө харж чинь тэгээд шийдвэрээ өөрсдөө гаргаж чинь тий тэгэхээр энэ чинь ингээд нэг талаасаа нөгөө хүүхдийн өөрийнх нь тэр нэг тархийг ажилуулна гэдэг ч өөр амар чухал. Гэтэл бид нар ч өөрсдөө ямар өсөв тэг инг тэг гэдэг юмар өссөн тий. Бэлэн замаар тэгэл хүний үгээр яваад сурцсан байгаа шүү дээ. Тэр бол гэж явсарах. Тийм харин тий. Хийхдээ л ерөөсөө бидний хүүхдийн өмнөөс өөрөөс нь шийдвэр гаргасан байдаг шүү дээ. Та нар энэ хичээлдээ ингээл нэгэн тал одоо сонгоцсон л бол сур яа гэдэг ингээд цагнаад эргээд нөгөө нэг тэр чинь хүүхдийн шийдвэр биш багшийн удирдлагын учраас нөгөө үед чинь ингээд тавчтаад байна шүү дээ тэр хоёрын хооронд тэ ингээд ядраад байна шүү дээ. Тэгээ тэр үед ингээд ганцхан ингээд лантуу барьчаад ингээд дээрээс нь зохиод байгаа байхгүй тий. Гэтэл нөгөө талаас хүүхд чи өөрөө дотроос нь тэр мотор насаад гал насаад ингээд урагшаа юу гэмдэ тэр зорилгын хадлаа өөрөө ингээд хөдөлж явах юм инлэг хийчээд артан суучих хэвээр. Багш болохоор үүрчээд нисээд тийм шнэ. Тэгэхээр энэ дээр нэг юм зүйл бас байна. Багш өөрийнхөө эмоцийг бас их зохицуулаад ийм өөрийн ганцхан гаргасан замаар хүүхдүүдийг бүгдийг нь явуулах гээд нааш нь чирээд цааш нь чирээд нэг жоохон замаас нь талингууд нөгөөтгөө ингээд чирж авчирч хагаад нөгөө зам руугаа хүчээр оруулаад тэгээд буцаагаад ингээд нэг 35 удаа хүүхдтэй байлаа гэхэд бүгдийг нь өөрийнхөө төлөвлөсөн замаар явуулах гээд хичээгээд тэг олон хүүхэд одоо ингэ зэрэг ич жишээгүүлээ гэхэд бүгдийг барьж авах гэж дайраад тэгээд буцаагаар нөгөө хүмүүсээс стресстэйд янз бүрийн үг хэлээд тэр хүүхдүүдийг ингэ хашаад тэр зам дээрээ байлгаад байхгүй баймаар байна. Хүүхдүүдийг өөрсдийнхөө тэр сонгосон одоо ногоон зам бол ногоон зам, цэцэгтэй зам бол цэцэгтэй зам, за тэр солонгосон зам бол солонгосон замаар нь алхуулмаар байна. Тэрийг нь дэмжмээр байна. Ингэж дүгнэлээ. Вау. Янз. Тийш үү хүүхэд болгон өөр ингэсэн өнгө байста. Өөр ингэсэн. Тэгээ өөр орчинд өсөж байгаа. Өөр эцэг ихээр өсгөгдөж байгаа. Өөр юм дуулж байгаа, сонсож байгаа, мэдэрч байгаа. Тэгээ ингээ хүүхдэд ч өөрөө ингээд бүр ингээд өрмөц зүйл агаад байгаа байхгүй. Гэтэл тэр чинь ингээд бөөнд нэг үйлдвэрээс гарсан шаа зааяах шиг. Ив ижлэх юм байх гэдэг нэгдэг чи өөрөө ингээд ямар ч утгагүй зүйл байгаа байхгүй бүр ингээд бүр ертөнцийн хуулийн эсрэг тэмцэж байгаа бүр ямар ч утгагүй зүйл байгаа байхгүй тий. Тэнгүүт яадаг гэхээр багангийн багш нөгөө 30 гучуулаа зэрэг жирэтл уншиж хүчиж сурдаг баг өөрсдийнх нь бичгтээ авь адилхан бичгтээ болгох гээд ингээд үз тараад тэгээд яг тэр нэг аясаар нь байж чадахгүй болохоор чинь нөгөө амар хүчин сэрэмалт гаргацсан хүн чинь уурн хүрнэ
Дэлбэр нь өшөглөн зодно. Одоо яг тэр нэг аранга багшийн жишээ дээр тий сонсохоор миний үгнээс бараг хинэж харддаг юм аа. Манайд ер нь иймэрхүү дүү ааштай хүүтбэ хэддэг юм аа. Бүгд л өстэй амар сайн миний аясаар сурдаг ухаан нэмэрэд байгаа байхгүй тий. Тэр нэг уцаар ирсэн ярилцлага сонсохоор. Яа. Бүгдийн ийм өөрөө цэргийн генерал шиг ажиллах гэдэг шин. Цэрэгт бахан хүүхдүүд элсүүлсэн. Нэг нэгээр гүйлэх гээл нэг ижил дасгал хийх гээл ингээд байгаа байхгүй тий. Тэрнээсээ болоод яг нөгөө зүгээр багшийн өнцгөөс ярих юм чинь амар зовлон шүү дээ яг нэг нөгөө ярихад. Хүнд амар хүнд ачаа байхгүй. Амар хүнд ачаа тий. Тэгэхээр чи ингээд контролдох гээд хүүхдийг нэг бүрчлэн ингээд контролдох гээд өөрийнхөө хайсаар байлгах гээд байна гэдэг чи өөрөө ингээд зовлон яг үндэ. Тэгээ багш өөрөө тий амар хурдан багш нар хөгшөрч байна. Багш нар амар хурдан үрчлээстэй болж байна. Багш нар амар муухай юм шүдтэй болж байна. Эрүүл мэндийн талаасаа тий. Тийм багш нар амар хурдан юм хоолоо сөөж байна. Багш нар амар муухай стресстэй тийм харт ярт гэсэн хааштай байна. Багш нар амар муухай өнгөхгүй үстэй байна. Амар муухай өнгөхгүй юмстай байна. Би хаан дэлб тэгээд харгалзан амар муухай байна. Энд чи яг нэг ярихаа зүгээр ингээл нүдэн дээр харагдаж байгаа зүгээр шүү дээ. Тэгэхээр энэний чинь цаана юу байгаад байна гэхээр багш өөрөө ингээд амар контролдох гээд байна бүх хүн болгоныг. Тэрнээсээ болоод өөр амар нерв аваад байна. Амар стресс аваад байна. Гэтэл яг үндэ өнөөдөр яг шиг миний урал шиг тий ороод юу яасан хийсэн гэл ингээд жаргаал 1 цаг 30 минут би уралжаа гараад ирсэн бол сая юу болох вэ? Би одоо яг ингээд чамтай юм яриа суух уу? Үгүй шүү дээ. Бүрс дэлбэрэл гарна юм тий. Бүрс хаана очиж тавьчих вэ гээл тий. Тэгэл би тэнд чинь ингээд жаргаад гараад ирчих шүү. Вау чи нисгэж вау чи яасан хөрхи вау гэл ингээд чи өстө математик англи хэлээр явах ч юм түүл гэд ингээд өстө гой юм ярьж чад гараад ирсэн чи ингээд энийг дүгнэх гээд подкаст хийгээ сууж байгаа. Yes, би өөрийнхөө би амар хуваагчсэн юм аа. Өөрийгөө бодчихдаг. Сая бас юм жаргаж гарч ирээг бол юунд дүгнэх. Би бас зүгтчих лээсэн баг л та. Яа, ястай ингээ бүх стресс авч юунд дүгнэл тэгээ. Чадахгүй. Тий, нөгөө талаас хулаа өөрөө нөгөө дүгнэх чадвар зуралцж байгаа. Хоёрдугаар нь бол бит хоёр бас яг юу болоод өнгөрөө гэдгийг тий ревю хийж байна. Дахиад энэ подкастыг хизээ нэгэн цагт олж сонсох. Тий амар юм гоё сэтгэлгээтэй багш байж болно шүү дээ. Мэдээж ийм нөгөө open mindsetтэй хүмүүс л олж сонсон л доо. Түнсийн pixed угаасаа юм байх хэрэгтэй гэсэн хүн бол угаасаа сурахчгүй. Тэгэхээр тий зүгээр би өөрөө боловсролын салбарт бас нэлээд олон жил ажиллаж амар олон газруудад сургууль дотор ч ажиллаж исэн, гаднаас нь төсөл хэрэгжүүлээд ч ажиллаж исэн. Одоо өөрөө боловсролын байгууллага байгуулчаад удирдаад ч явж байна. За яг ингээд тэгээ 13 4 жилийн эргээд өгнөхээр боловсролын салбараас тэтгэврт гарсан хүмүүс амар өрөвдөлтэй байдаг. Шууд үннийг хэлээ л та энэ чи бид нар алим болгоо үннээс сухтаад байна тий. Тэгээд бас нэг 10 жилээс дээш ажилласан багш нар бол ингээд аль хэдийн бүр өглөө яшаа авгаа болсон байдаг нөгөө намайг сексээс авгаа гэлээ гэхэд нөгөө хүүхэд амар гомдоод идэг шиг тий. Тэгээ амар өглөө яшаа болсон байдаг. Тэгээ дээрээс нь маш их хоолоос өөцсөн байдаг. Тэр чиг нөгөө 30 хүүхдээ чинь өөрийнхөө хайсаар байлгах гал орлоод байна шүү дээ. Дээрээс нь амар юм үрчлээстэй тийм хар хөхөнгөтэй болсон байдаг. Царай зүснэ. Тэр чи яаж юм? Өөртөө хүүхдүүдийг яриулахгүй өмнөөс нь өөрөө яриад шүү дээ. Тий, өөрөө яриад шүү дээ. Бүр завсаргүй 7 цагийн турш ангиудад ярьчаад гарч ирж шүү дээ. Яг цагтаа тулахад хүн тасралтгүй тий нэг 2 цаг ярихад л хажуугаар нь ус уугаал ингээ ус балгаж л авахгүй бол тэр чинь ингээ мэдрэлийн систем ч таахгүй байхгүй юу. Гэтэл багш нар бараг гартаа аяхтаа ус барьдаг тохиолдлыг сайн мэдэхгүй лээ. Тэгэхээр эргээд яаж ийн гэхээр нөгөө маш их хэмжээгээр хүүхдийн өмнөөс яриад байгаа. Гэтэл нөгөө 30 хүүхдээ чи 5 баг болгож байгаа тий. Нөгөө үед чинь ингээл хооронд нь яриулчаал. Эсвэл нэг нэгээр нь санаа бодлын сайн вау гэл ингээ бишрээ сууж иж болно шүү. Тий. Тэгэхгүй болохоор нөгөө багш амар удаан хугацаанд тэр 30 40 хүүхдийн өмнөөс яриад орилоо бол ингэсээр л гарч ирэхээрээ нөгөө хуурай анги дотор хуурай агаар дотор маш их орлоо сууж ийн. Эргээд нөгөө биесээ маш одоо ярьж байгаа хүнээс чи усаалтчихийдэг. Тэгэхээр чи маш их шингэнэ ингэж алдчихж байгаа. Тэгэхээр нөгөө царай зүс маш их хүчлээсдэж чинь хар хөх болж чинь тий. Тэрийгээ дагаад одоо энерги маш их алдчих чинь. Тэгээ сэтгэл санаа тавгүй байна. Тэгэнгүүт чи өс нь хумс нь хугараад шүдэн муухай болоод эхэлж чинь. Тэгээд дэл бүсрээл таргалаад шин. Тэр тэл нөгөө шүсэрээ кальций хүртэл алддаг. Тий.
Тийм тэгэхээр чинь бид нар одоо нөгөө нэг юм ухаалаг ажиллах цаг үе рүү бас амар ороод байна. Багш нар тийм амар гоё юм юмны цаад хүчийг олдог. Тэгээ why гэж асуудаг. Тэгэнгүүтээ тэрэндээ хариулт хайдаг. Тэгээд тэгчээд нэг юм hard тий ингээд нэг бүр махра зүтгээ шүнжээ 2 цаг хүртэл баахан тест хийвлээл хоолойгийн жишээ тий. Шөнө 2 цаг хүртэл баахан дараах материал хийвлээл ингээд тэгээ зовоол ингээд суугасаа илүү тий. Тэгээ яавал би нэг хичээлийг ойлгуулчихгүй гэх ингэнгүүт чинь өөрөөр нь хийлгээд үзье. Хүүхдэд угаасаа ингэ тогтож байгаа юм чи ерөөс өөрөөр нь хийлгэж үзэх л байгаа шүү дээ. Ерөөс өөрөөр нь хийлгэж үзэх. Тэр нь өөрт нь ингэ нөгөө үлддэг. Тэгэхээр чи ингэ биднээс нөгөө жоох амиа одмоор байна. Амиа одмоор багш хүн бол бас амиа одмоор байна. Яг үндэ хүний 30 хүүхдийн төлөө өөргөө ингээл золиослцсон тий. Тэгчээл өөрийнх нь хүүхдүүд яасан. Хүүхдэд зарцуулах цаг зав байхгүй учраас тэгэл нэг яг үндэ олигтой сургууль авч байгаа юм уу? Олигтой амьдарч байгаа юм уу? Бүр ингээл лаг тий амжилттай бүтээлтэй бас яг тэгж чаддаггүй байхгүй багш нарыг ингээ маасаар нь ажиглахад нэг тийм яриад гэжтэй. Ингээл 35 хүүхдэд зэрэг ингээ шаардлага тавиад маргааш цагаан өмсөдөр ирэхээр тэн дундаас өмсөж ирэх хүүхдүүд нь багшийн хүүхдүүд байдаг. Тэгэхээр чи нөгөө авчихгүй шүү дээ. Ээж нь зин нөгөө багш гэдэг үргээл гүйцэтгээд амжихгүй цаг нөрөхгүй байгаа шүү дээ 24 цаг нь. Тийм. Тэгээ хүүхд рүү харах цаа үгүйж итгэл мэтгэд хүүхд нь 5 дугаар анги 9 дугаар анги 12 дугаар анги. Тийм. Тэгэхээр чинь ингээд бид нар ухаалаг ажилламаар байна. Тэгээ ихэнхдээ багш нар бол бүгд эмэгтэй хүмүүс байна. Амиа бодмоор байна. Шуутах хэлэхэд амиа бод гэдэг чинь өөрөө одоо бүх ажлаа хай гэж байгаа юм биш шүү дээ. Тэр чинь юм hard бүх юм руу ингээд би сэтгэл бүх бүх юмтайгаа ингээд дайраа шумбаад орхосоо илүү ухаалаг ажилламаар шүү дээ. Яавал би орилохгүй байх вэ? Арга хай. Яавал би контролдохгүй ингээл хавийн амьтныг өөрөөрөө байлгахгүй байх вэ? Арга хай. Тэгээ яавал би нэг тэг хүүхдүүдийг өөрөөр нь энэ юмыг ирж хайгаа судалдаг болгочихгүй. Арга хай гэд ингээд. Холнд юу бодож чинь яг ингэ ярьсан чи. Тэр нэг 14 хүүхдийг нуруунд дээрээ өөрөөл ганцаараа хамаг амьдралын болгох гэж тавьадсан юм шиг л. Би тэгж амиа зовоод ажил гэж бодлоо. Yes. Тэгэхээр би нөгөө өчтөр дөнгөж бас холнд яриад сууж байсан. Өөрөө асуулт асуугаа тэрэндээ өөрөө битээ хариулаад ээ. Битээ монолог хийгээд ээ. Тэ. Өөрөө асуугаал өөрөө хариулаад тэгэнгүүтээ өөрөө гарцаа хайгаал. Гээл хөөх юм зовоод байгаа байхгүй. Тэгээ өөрөө асуусан асуултанд өөрөө хариулахаар юу хариулах гэх тий. Тэгэхээр чи нөгөө бусад хүмүүстэй ч өсвөлт. Тэгээ монолог биш юм диалог хий өөр хүнтэй яар. Өөр хүнээс санал сонс, өөр хүний тусламж ав. Өөр хүний одоо үзэл бодлыг ингэж бас шүүн тунгаа одоо юу гэдэг нэг тим юмыг өчигдөр битгэд яг ингэж маргааш юу хийх вэ гэж байхдаа яриас сууж ирсэн. Yes. Тэгэхээр чи нөгөө хулаа 14 хоног өөрөө болохгүй л тий. Үзэл тараал би энийг болчих юм шиг гинэл нуруунд дээр байгаа ачаа юм шиг л үтсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг банд чи одоо хэдэг хийлвэ. 70 кг л байгаа. Нэг бүхэн үрцэнгүү гэдсэн юм шүү дээ. Ганцаар 14 хүн 70 кг-тай хүүхд үүрээд. За 70 биш юм. 65 кг-тай хүүхд үүр. 14 кг-ийн өөрөө явуулсан юм шүү дээ. 700 800 кг ачаа. Тэ ингээд үрцэн явж ирсээс шуутах хэлэхэд тэ ингээд хүний нүдэнд харагдаж байгаа ингээд хүн чинь юм жишээгээр бас ойлгоцсон шүү дээ. Тийм ч учраас манай подкаст чинь бас манай охтууд дандаа жишээрээ л сууж яадаг шүү дээ. Тэс тийм онл ийм байдаг, ийм онл ийм байдаг гэдэг подкаст биш. Тэ амьдралаа л ярьдээ. Бид хоёр яг сая амьдралаа яриа сууж шүү дээ тэ. Тэгэхээр ингээд 700 800 хэл ачаа үрцэн 14 хоног ийм туйхан, ийм зөөлхөн, ийм тунаа муутай турангаа охин чинь тэ ингээд явна гэдэг чинь чанга байхгүй. Тийм. Тэгэнгүүт нэг маргааш зааварч байсан нэг менежер туслах юм бай захирал тусалцаа бөөнөр оршиг асуудал шийдэх юм байна. Гээ ингээ бодонгууд шүнэн бас нэг жоохон тайван унтчих ш. Яг ийм цээж дөрөнгө үнзгийн амьсгаа авчдаггүй явж байгаа багш нар хит байгаа болоо тий. Залуу багш нар бүр амар олон байгаа ш тий. Тэгэхээр энэ подкастыг бүр заавал сонсоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр ганцаараа асуудал шийдэх гээд тий ингээд өөрөө явах юм бол та манай олон багш тий нэгдүгээр эрүүл мэндийн хувьд ч гэсэн бүр наад зах нь гүнзгий амьсгаж авчдаггүй гэд тавччихсан. Тэгээ гүнзгий амьсгаа авчдаггүй чи тархины сан амжин тэр чигээр дутагдчих штеп. Тэрнээс болоод тархин таллаж өвдөн. Жохо ингээд хичээл засны дараа ядарч унана. Тэгээ тэнхээгүй болно. Баг ганц цагийн хичээл зачаал гараад ирэхэд бүр өнгөрөөд өгмөр болно. За ингээд ийм хідэн ингээ хуримтлагдаад яваад байл burn out-д орно.
ингэ лаа унтраад дуусч байгаа юм шиг тий. Тэгэл янз бүрийн өвчин гэлнэ. Өвчин. Одоо гинт амар хүнд өвчтэй болоогаад ирсэн багш нар бас. Шинүүд өндөө шүү дээ. Тий хорт авдар яагаад. Нэг л өдөр ингээл хичээл дээрээ пад гэл унаал. Эндээ тавчил үзүүлээ ийм өвчтэй гинэ яана. Гэтэл хүүхд хийдэж өөр амар гой цагаахан энерги бүр ингээл тас инээл дээ хоолой сая тий. Тэр чи биеийг хараа том гэ ботж исэн чи яриаг сонсч жоохноор байгаа биш тий. Yes. Тэгэхээр багш хүүхдийнхаа нүд рүү хаар тэрний юу ярьж байгааг өөрөө сонс. Хэрчил чи хайр хүрнэ. Хайр дотроос чи нэг юм хөөх юм хайр хүрсэн юм гоё гал дүрлцэн ингээд бүр өөрөө ирэхгүй тэрвэрэд авмаар юм гоё энерги ялгарна. За эн чинь хүнийг ингэж урагшаа хөтлөгдөг. Тэгээ мотор нь байдаг. Чамайг эрүүл байлгдаг зүйл байдаг. Тийм учраас л би ингээд нөгөө одоо юу гэмдэ манайч одоо бараг 20-од ажилтан болж штэ. Хинтээ ч тэ чи би яасан ийсэн цагаа барьс та хэрүүл ерөөсөө хийхгүй. Амиа утсан баас тэ. Хаваа утсан. Би ч бас өөрийгөө бодоод байна штэ. Тоглосон. Гэтэ ийм зүйл байгаа. Тийм. Тэгээ би нэг ч өөрөө одоо харж ажиллаж амьдарч штэ өнөөдөр 10 хэдэн жил. Гэл хөнлөнгөөс ягаад энэ багш юм царай алдчихв. Ягаа багш гэхээрээ тий ингээд амар юм уртаа тогшин гэсэн жорь авир гинт энэ тэндээс кейсүүд гарч ирээд байна. Ягаад гэд ингээл ингээ нөгөө нэг асуугаал өөртөө хариулаа тий ингээд судлаал уншаал ажиглаал яваад байгаа хүний хувьд тий ялангуяа багшийн мэргэжлийг боловсролын салбарыг сонгож байгаа хүний хувьд бол ингээд саяных шиг тий асуудлыг тэр чигээр өөрөөд ингээд явахаасаа илүү тий. Тэгтээ би чи 2-7 хоног ганцаараа ярьсан асуудал 1 хоногийн дотор шийдэгдэж байна гэдэг. Өөр хүмүүсээс тусламж авсан чи. Тусламж аваад ингээл ерөөсөө асуух шаардлагатай байна. Yes, ярилцах тий ярилцах асуух. Бас нэг юм ичдэг асуудал бас байдаг шүү дээ. За. Асууч болно. Намайг нэг юм мэдгүйгээ бодчих болно. За. Ийм тохиол бас багш надад ажиллаад байгаа болов бас. Чам дээр яаж ажиллаж байна одоо жишээлбэл? Миний хувьд бол ерөөсөө би шийдчих байхаа болчих байхаа гэсэн нэг юм хий хоосон найдвар дээр би бас их удаа явсан юм шиг байна. За. Ичгээсээ илүүтэй. Ичгээсээ илүүтэй миний хувьд бол нэг ийм асуудал байна гэж би өөрийгөө хараад байна. За болчих байлгүй дээ. Би чадчих байлгүй дээ. Одоо нэг ингэж үзчихье. За болчих байлгүй дээ. Энийг ингэж үзчих болчих байлгүй дээ. Ганцаараа ингэж нэг юм болно гэсэн нэг юм хоосон юм итгэлээр дайраад байсан байгаа байхгүй. За наатаа зогсоо хуулаа бэлчих зүгээр асууч ачтэй ч одоо амархан замын сонголтоо чи гэсэн бол тэгэл би чи өнөөдөр биш 2-7 хоногийн өмнө шийдсэн асуудал байх хэвээр асуудал байсан байгаа байхгүй. Окей. Yes. Гэтэ яг энэ чи нөгөө өөрөө ингэ туулаад мэдрэнгүүт одоо яаж талхааргүй болчих байгаа байхгүй тий. Энэс хойш зүгээр шууд асууна. Яа юм боллоо яач уу яах уу яах уу гэдэг эсвэл хүүхдээсээ ярилцсан тий. Чамд одоо яг юу болов багш нь яаж туслах уу? Энэ надтай холбоотой юу? Ялангуяа хулангийн зовлон бол тэр шүү дээ тий. Яана энэ хүүхд намар манад илснээс хойш тий миний ангид орж ирснээс хойш англи хэлтэй мутцчлаа гэж хэлж шүү дээ. Гингүүтээ би муу зааж байгаа юм байна гэд буцаагаад өөр дээр нөгөө юм guilty тий нэг гими мэдрэмжийг өөрөө аваад нь шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод айгүй бол ингэ зовоод эсэх ч үүсэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Өнөөдөр тэр охин тий ингэ багштай хэлээгүйсэн бол хулан тэгэл тэрийг одоо болцсон л дээ. Боцоргаал дуусгасан баг. Одоо энэ жилийг дуусгаал дараа жил нь орж ирэл. Тэгсэн яана энийг би ахиж авахгүй гээл тий. Тий хэдэн жил давнуулна шүү дээ айгүй. Гэтэл нөгөө охин нь яасан гэхээр хулан багшийн хичээлээс бүр жаргал мэдэрдэг. Гэтэл өөр англи хэлнээс очингуудаа ингээд угаасаа би сурчдаггүй байна. Энэ жил амар хэцүү байгаа гэд ингэж шүү дээ. Yes, тэгмүүд нөгөө нэг хулангийн өөртөө таамаглаад өөртөө хариулаад тэг миний хичээлээс болохгүй би л болохгүй ингээд өөрлөгөө ингээд бүх сумныхаа үзүр чадныхаа үзүрийг ингээд өөрлөгөө чиглүүлсэн. Тэгэл өөрийгөө тамлаа явуулсан байгаа. Гэсэн асуусан чинь өнөөдөр ингээд те хөнгөрсөн. Тийм. Би саяас харамсаал сууж л энэ. Тэгэхэд би зүгээр миний амнаас яагаад гэдэг ганц үг гарцсан бол би өнөөдөр гэл гинт сүулд нь бодохгүй байсан шүү дээ. Зүгээр. Одоо тийм минийх байсан ч одоо дадаас болсон байсан ч тухайд айгүй бол. Тий асуудлаач хийсэн шүү дээ. Тийм гаргаж ирэх хэрэгтэй байсан. Yes. Яг чамаас болсон байсан ч гэсэн чи мэдээлэл асуучлаа гэхэд тэгвэл багш нь дараагийн удаа ингэ заа юу гэж гарч ирсэн шүү дээ. Тий. Тийм байх байсан юм. Тэгэхээр нөгөө нэг хүн гэдэг чинь өөрөө харилцааны юмтай. Харин наад нэг ам чин чамд яагаад байгаа ингээд маа нэг найз хэлдэг байсан. Чи надад ашиглаатгаа ч гээ. Тэр үгийг бас би сая бодож сууж л таа. Энд ч хөдөлгөөн би хүнтэй ярьж байгаа юм шүү дээ. Ганцаараа дотроо ингээд амаа ашиглаад өөртөө ярина гэж
юу хийгээд ингээд тойроо яваад байсан юм гэж бодогдож байна. Тэгэхээр одоо сүүлийн үед бол хамгийн чухал ур чадвар бол communication skill болчиход байна шүү дээ. Тэр нь юу юм гэхээр бусдаас суралцдаг. Яг тэр нэг харилцааны чадвар тэр амаа ашиглаад тий. Бусдаа ингээд яриа сууж идэг. Тэд нартай ингээд гарч шийдлээ. Гэтэ хамгийн чухал юм нь юу юм гэхээр хүн бусдад ярьж явах хоорондоо өөрөө зүг болж идэг. Улаа одоо бараг өөр амар олон зүг чигээ ингээд надтай ярьж явахтаа болж байгаа. Түүнээс өмнөх одоо юу гэдэг тэр саяны нэг цаг болсон ангийн хурлын явцад бол тий намайг сонсоод дууссан маа. Тэг дүгнэлт байхгүй. Гэтэл одоо ингээд өөрөө надтай яриа сууж ингэж өөрөө тархин дотор ингээд бүх юмнууд гэд байр баримт нь оруулж байгаа. Тэг хүний тарих зүгээр л ингэж ажилдаг. Тий тэгэхээр чи яалтчгүй намаа ашигладаг найз амар гоё юм гэсэн. Харин тий. Энэхтэй нөгөө бичээ хадаад наачмаар юм нүгдэ талынхаа урд. Яар. Тий. Бүр яар гэж байхад бодлоо юм шиг. Гэхдээ нөгөө тархич өөрөө тийм ганцхан яар гэхээр юу ярих юм мэдэхгүй. Тэгэхээр одоо өөртөө зориулж нэг юм шууд ойлгогддог зүйлийг тэр талын дээр нах хэрэгтэй байхгүй. Асуулт асууч гэдэг юм. Яг чамд юу дутаа да. Асуугаад зүгээр асуучих. Зүгээр асуучих тий. Асуухал мэдчих. Тэгээ өөрийгөө түмэн янзын таамаг төвшүүлээд зовоо явуулсан дөрөв зүгээр. Чи яад өнөөдөр дургүй байна? Чи өнөөдөр юу болов? Багш чамд яагаад туслах уу? Энэ надаас болж гин үү? Үгүй юу. За гэл. Зүгээр л асуучих гэдэг нэг юм ураа өгтөө болов. Харин тийм. Одоо мартахгүй санаж явахаар бол та энэ кейсийн дараа суралцсан нэг том зүйл тийм болж ах шүү байна. Тийм. Тэгэхээр гол юм чи юу гэхээр хүмүүс амар их таамаглаж явж өөрөө өөртөө асуувал өөрөө өөртөө яриад л ингээд өөрөө өөрийгөө монолог хийгээл тэг ингээд атлаад идэг. Тэр чинь гол юм диалог хийх. Тэгээд дээрэс нь хамгийн чухал юм амиа бод. Нэг номер шүү дээ. Танаа найз өөрөө амглаа. Баярлаа. Ярих юм байна. Тэр найз амар чухал юм хэлж дээ. Ашиглаач гэдэг чи бас дүгнэлээ шүү дээ. Чамайг ингээд ярьдгүү. Тэгээд ингээд дуугүй байгаад байдаг. Тэгснэ дараа нь өөрөөр таамаглаад өөрийгөө зовоогоо яваад байж гэдэг юм. Энийг бас найз нь ойлгоцсон лээ тий. Тэгэхээр энэ амар чухал байгаад байна. Тэгэхээр багш нар маань тий. За яамаар юм бэ? Өнөөдрийн подкастыг дүгнүүл. Ер нь бол ингээд хүүхдүүдээ ойр байх хэрэгтэй юм байна. Сэтгэлийн хувьд зүгээр нэг ингээд орж ойр байх гэдэг нь харна, ярилцсан, тэдэнтэй ойлголцсон, communication үүсгэн, харилцаа холбоо үүсгэн ингээд наашаа цаашаа 2-3 асуулт хариулт солилцсон өдөрт. Түүнээс зөвхөн ингээд нэг талаас ингээд биел тийшээ юм явуулаад ингээд тэгсэлээ гараа авчихгүй. За чи бүр сая бүр амар чухал юм ярьлаа. Би өөр ёг гэ ороод ирлээ. Тэрний юу гэхээр багш тандаа өгөөд байна. Тийм. Тэгээд нөгөөх нь ингээд нөгөө солилцоо байхгүй учраас тий буцаад одоо багш хүүхдэд өгсөн бол хүүхч гэсэн буцаад чамд өгч явах хэрэгтэй байхгүй. Тэр нь байхгүй ингээд хов хоосон сав руу орилж байгаа юм шиг болоод байна шүү дээ. Тэгэхээр энерги бараад байна. Тийм буцаагаад нөхөж авдаг юм байхгүй. Тийм 60 минутын турш ганцаараа ярьж хамаг амаа дуусгачаад буцаага хүүхдээс инээмсэглэл сайхан харилцаач юм уу талархлаа багш амар гоё одоо юу гэдэг. Өөр инээмсэглэлсэн ч одоо яах вэ тий. Эсвэл ингээд нөгөө мөрөөдлийн сонсоход хүртэл жаргачж байгаа юм зү. Тийм юм буцааж авахгүй. Солилцоо хийхгүй байгаа юм байна. Яг зөв байна. Тийм байна. Тэгэхээр чи багш нарт бас нэг энэ алдаа бас байж болох юм тий. Өөрөө л өгөөд идэг. Гэтэл нөгөө за одоо болиё л да. Одоо бид нар чи утсаа өдөр болгоо цэнэглэх хэрэг гардаг үстэй. Өдөржингөө одоо ашиглаж явж байсан оройн цэнэггүй болохоор цэнэглдэг. Яг түлдээ та буцаач тэр багш өөрийгөө цэнэглэх нэг юм хайж болох хэрэгтэй. Тэгээд тэр цэнэглэх юм чи юу? Бусдын сэтгэл. Тий. Тэгж л бодлоо. Хичээлэл заах ёстой гэж орж аваад махрал. Ста наашаа нэг харж байгаа ч гээл. Тэгхгүйгээр бүр харахгүй байвал зүгээр ярилцчих туслал байсан биз. Харж гал. За яа. Чи харахгүй байна. Юу болчих вэ? Тий. Тэгсэн бол буцаагаад тэр хүүхдээс би хариулт авч ийна гэдэг чинь би тэрнийг өгч байгаа энерги бас буцаагаад нөхч юм байсан байна. Тэгэхээр чи энерги нөхөх тухайд бас багшд амар чухал. Тэр чи ингээд нэг өөртөө чи хязгаартаа тий юм нэг жоохон юм чи ингээд өдрийн туршид ингээд 20-30 хүүхд рүү ингээд 60-70 хүүхд рүү цацаад байна гэдэг чинь буцаагаад авчдахгүй байгаа тохиолдолд ингээд амар хэцүү юмнууд руу ороод ингээд тесэрдэг, дэлбэрдэг, ууралдаг, хашгирдаг, орилдог. Одоо хойлоо одоо шилбэл дахиад 14 хоног төвчсөн бол юу болох вэ тий? Яг бол имлэг төвчсөн баа. Би нүгдөөд. Үзүүлээл имлэгээр үүж явах байсан. Яа тэгэхээр манайх ч нөгөө нэг хамаагүй хүүхд рүү орилж болдгоо дөрөвтэй.
Ажлын хөдөлмөрийн гэрээний хавсралт чи ёс зүйн гэрээ чи ойрлж болохгүй хашгирч болохгүй яасан хэсэг амар явал юм да. Амжилчлахгүй. Тэгэхээр чи өөрлөө гож адлаад айгуул имлэг твцээ байгаа шүү дээ тий. Имлээл үгэж явах байсан баг та. Тэгээ чи найл эзэн имлэг орохтлоо бодсон л явж байсан байж та тийм харилцааны дотор л нэг хийж байгаа нэг зав гаргаад оротох гэдэг тухай л тийм зүрх маань болгоо ялла яаж байгаа юм бол. Тэр чи өнөөдөр юу вэ зүгээр ингээл ярилцаал. Нөө зөвхөн хүчин байхгүй. Юу хүүхдийнхээ өөр үнцгийг харж штэ тий. Гоо гэрэлтэй тал юм. Амар гоё юм солонгорсон тал нь олж харж. Маргааш болсон жаргал орно штэ. За хүүхдүүд рүүгээс хурдан орох юмсан. Хүүхдүүд тэгэл багш руугаа харалж юмлцал. Та нар чи Fun Friday дээр гадуур дотор явж болно ш. Нэг өдөр энэ гэтгсэн. Багш руугаа дахин зөвшөөрлгүйсэн харцаар. Харц тулгараал. Хөөрхөлөлөө штэ тий. Тэгэхээр сонсон биз гэдэг. Надрч бас нэлээд харцаагаа багшааж бол тэгээд л ш зэрэг тий. Тэгэхээр хүүхд юу хүсэж идэг гэхээр нэг юм гоё харилцаа хүсэж идэг. Тий. Тэгэхээр тэрийг нэг өчгөр yes. Тэгэл өгөө аваа та нар бол зүгээр ингээд тэр нэг цагийн хичээл бол бөөн жаргал. За тэгээ бөөн жаргал чи юу юм гэхээр хүүхдээ төгсөө явлаа оюутан боллоо бөөн дурсамж. Бид нар шиг тий ингээд 30 гараа явлаа бөөн дурсамж. Хөө Изабелла агш тэр хичээлээр тэгдэг байлаа гэдэг байлаа. Билбэс урсгачихсан. Yes. Тэгэхээр ийм одоо дурсамжийг нөгөө хүүхдийн сэтгэлд ингэж багтааж үлдээмээр байгаа байхгүй. Одоо чи жишээлбэл яг 10 жилээ дурсахад вау тэр багш амар гоё хөөрхөн гэж мэгэл те. Тэгэл гэрт нь очим бачи тэгээ багш гэл гудамжинд таарахад тэрвэрлтэй айлгуур ингэж тооцно гэж үзвэл багш тэгэл шал өөр л. За багш баярлалаа. Тэгээ дүгэлтэй хийгээд дүгэлдүүд битэрч өнөөдөр дүгэл хийх чадвар суралцж байгаа тий. Би бол өнөөдөр ямар ч их нэлээх зүйлийг ойлгож авлаа. Хөнгөрлөө бас хамгийн чухал зүйл нь. Тэгээд маш гоё 3 шиг өрөөтэй боллоо. Ягаад гэдэг асуултыг тавина. Дээрэс нь өдрөө хараад сонсно. Эргээд өөртөө хадгалаад тахгүйгээр сайхан зүйлсийг хүүхдүүдтэйгээ хуваалцъя. Thank you. Баярлалаа. Өрч орсон баярлалаа. Орог дээ. За гахтай байлаа. Окей. Ингээд ирнэ хөнгөрчдөг, ярилцчдаг, ингээд гүйд очичдаг хамт олонтой. Захиралтай. Би нэгдэг ямар гоё юм бэ. Сонсогчдоо бас яг ийм захирлыг, яг ийм хамт олныг хүсэж байна. Та хэдээс тийм их олж аваасай гэж өрөөмөр байна. Баярлалаа.